Та прокурорын байгууллагын чигүүр үйл ажиллагаа, эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг www.prokuror.mn цахим хуудаснаас аваарай. Монгол улсын ерөнхий прокурорын газар. Дэлхийн нийт сүүлийн жилүүдэд хүрээлэн байгаа орчны бохирдолд өртөж, энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Хотчлд, үйлдвэржилтэд эрчимчгийн хэрээр бидний хүрээлэн байгаа орчин унган төрхөө алдаж, хүний хөлд сүйтгэгдсээр байна. 2015 он шинжилэн найруулсан эрүүгийн хуулийн 24-р бүлэгт заасан хүрээлэн байгаа орчныг гэмт хэрэг, дүүн дотор хууль бусаар ашигт малтмал олборлох, байгаль орчин бохирдуулах, хууль бусаар мод бэлтгэх, ашиглах, тээвэрлэх, худалдах, санамсар болгоомжгүйгээс хойхэрийн түүмэр тавих хэрэгүүд голчлон үйлдэгдэж, тэдгээр хэргийн тоо өссөн үзүүлэлт гарсан. Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 2018 онд 330 бүрдэгдэж байсан бол 2018 онд 366 болж 11%-аар өссөн дун гарчээ. Прокурорын байгууллагаас 2019 онд авилга хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мансуурах бодистой холбоотой гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ гэмт хэрэгтээ тэмцгээд хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. За энэ зорилтын хүрээнд Сэлэн аймгийн прокурорын газар санаачлан улсын ерөнхий прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс хамтран Сэлэнг аймагт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэдвт зөвлөгөөнийг зохион байгуулж байна. За тус зөвлөгөөнд энэ төрлийн гэмт хэрэг олон үйлдэгддэг Төв аймаг, Дархан уул аймаг, Орхон, Булган, Сэлэнг аймгийн прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорууд болон улсын мөрдөн байцаах газрын хүрээлэн байгаа орчны гэмт хэрэгтээ тэмцэх хэлтэс, за мэргэжлийн хяналтын газар зэрэг төр захиргааны байгууллагын албан тушаалтнууд оролцож энэ төрлийн гэмт хэрэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Цаашд энэ төрлийн гэмт хэрэгээс сэргийлэхийн тулд хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдөж байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хор уршиг иргэд олон нийтэд таниулах, эрх зүй мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг явуулж, гэмт хэргийн гаралтыг бууруулах нь хууль хяналтын байгууллагын чухал зорилт болж байна. Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн авилга, хүрээлэн байгаа орчны эсрэг, мансууруулах үйлстэй холбоотой гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан удирдан зохион байгуулах зорилтыг дэвшүүлсэн байна. За ер нь Сэлэнг аймагт бол ойгоос мод бэлтгэх, боловсруулах үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн тоо бусдад аймагуудтай харьцуулахад өндөр байдаг. Тухайлбал 85 аж ахуй нэгж ой мэргэжлийн байгууллагууд ажилладаг. За үүндээс ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах, ойд арчилгаа цэвэрлэгээ хийх, за мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх ийм чиглэлээр ажилладаг боловч өнөөдөр зүгээр ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах энэ аж ахуй нэгжүүд л үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Нөгөө ойг цэвэрлэх, үржүүлэх энэ аж ахуй нэгжүүд бол бас ажлаа хангалттай явуулахгүй байгаагаас ой мод тухайлбал хууль бусаар бэлтгэхийн гэмт хэргийн тоо бол харьцангуй өсөх юм хандлагатай байна. Тэгэхээр одоо энэ зөвлөгөөний маань гол ачлууд бид нар зөвхөн тоо баримт ярихаас гадна цаашдаа бид нар бас энэ дээр юуг анхаарах вэ? Яаж хамтарч ажиллах вэ гэдэг талаараа ярилцсан үр дүнтэй боллоо. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа зөрчлийн тухай хуулийн 7-гийн 15 дугаар зүйл заасан, хусан сан бүхий газарт хог хаягдал хайсан, эсвэл машин техник бохир зүйл угаасан, цооног өрөмдөх зөвшөөрлгүйгээр газрын дорх усыг ашигласан, дууссан цооногоо бидүүмжилж хүлээлгэн өгөөгүй, ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, шилжүүлсэн, гол мөрний голдролыг өөрчилсөн, зөвшөөрлгүй ашигласан зэрэгт үйлдэлүүдийг зөрчилд тооцож шийтгэл ногдуулахаар заасан байдаг. За аймгийн хэмжээнд бол нийт 13 суманд бол 178 одоо нөхөрлөл бол үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол маш олон тооны одоо эрх бүхий байгууллагууд ойн сан гэрээгээр эзэмшиж байна гэсэн үг. За тэгээд Сэлэнг аймгийн хэмжээнд сумдтай ингээд нөгөө үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд харьцуулаа үзэхээр Мандал сумын нутаг дэвсгэрт бол хамгийн олон одоо нөхөрлөл байрлаж байна. За энийгээ дагаад бас зөрчлийн гаралт бол энэ суманд бол бас их байж байгаа. Тэгэхээр бид Мандал сум руу бас чиглэсэн одоо гэмтрээс урьдчилан сэргийлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх энэ ажлыг бол төлхөө явуулах нь зүйтэй юмаа гэсэн юм бас бодлого барьж байгаа. Ашигт малтмал хуулийн усаар хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 2017 онд 104 гарч байсан бол
2018 онд 126 болж 21.2%-аар өссөн. Хууль бусаар мод огтлох гэмтэрэг 37-оор буюу 27.3%-аар өссөн байна. Төвийн бас буюу Булган, Орхон, Сэлэнг, Дархан, Төв аймаг гэсэн энэ 5 аймгийн дунд одоо аймагт гарч байгаа хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг дотроос хууль бусаар артмалтанд олборлох ашиглах энэ төрлийн гэмт хэрэг нь 2018 он болон 2019 оны эхний 3 сарын байдлаар дүн судалгаа хийж дүгнэлт хийхэд 102 төрлийн хэрэг үлдэгдсэн байна. 65 зөрчил одоо бүртгэгдэж шалгаджээ. Төв аймгийн хувьд нийт 438 тусгай зөвшөөрлөгдсөн байна. Энэ нэг 57 аж ахуйн нэгж эзэмшиж байна. За энэ нийт Төв аймгийн нутаг дэвсгэрийн 6.7% эзэлж байгаа. За энэ төрлийн гэмт хэргийг одоо гарахад нөлөөлж байгаа шалтгаан нөхцөл мэдээж амьдралын түвшин байгаатай холбоотой мөн одоо хяналт шалгалтыг бас тогтмол тавьж зүйн сурсан зэрэглэх ажлыг бас төрийн байгууллага болон хууль хяналтын байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа. За үүнд бас тухайлбал одоо мэргэжлийн хяналтын нэг байцаагч одоо аймгийн хэмжээнд ажиллаж байна. Уул уурхай геолог хариуцсан байцаагч. Энэний одоо ачаалал нь бас их байдагтай холбогдуулаад тэр бүх аж ахуй нэгжид хүрэлцэж ажиллаж чадахгүй байна. Монгол орны нутаг дэвсгэрийн 8% нь ойгоор бүрхэгдсэн бөгөөд ихэвчлэн нутгийн хойд хэсгээр тархсан. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалan ойн түүмэр, ойн хөнөөлж шавж өвчний тархалд ихсч, ойн тархалд нөөцөд ихээхэн хохирол учруулж байна. Хууль бусаар мод оглох зөвшөөрлгүйгээр оймод бэлтгэсэн тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг саатуулж, багж хэрэгсэл, цахилгаан хөрөө зэргийг хураан авдаг хуулийн заалттай. Булган аймгийн хувьд бол Монгол улсынхаа төвд оршдог хангаан бүсийн ийм аймаг байж байгаа. Төв аймгийн заамар сумтай залгаа. За бүрэг хангаан сумын хувьд бол одоо хууль бусаар ашиглах холбоорлох гэмт хэрэг зөрчлүүдөөс үйл үед их анхаарал татаж байгаа. За энэ чиглэлээр бид нар бол өнгөрсөн онд бол томоохон одоо судалгааг аймгийн прокурорын газрын хөвдөөс ажлын хэсэг гарч судалгаа хийсэн байгаа. За ингээд энэ судалж үзээд гэмтрийг гарч байгаа шалтгаан өссөн үеийн заас прокурорын байгууллагаас бусад байгууллагууд хамтраад ямар ажил зохион байгуул хийх шаардлагатай юм бэ гэдэг үндэслэл нөхцөл байдлаа бид хүн тогтоогоод за ингээд аймгийнхаа засаг даргадаа бид хүн мэдгдэл хүргүүлээд за бас буруутай зохицовчнд ажиллаа хийж эрх үүрэг хэрэгжүүлж ажиллахгүй байгаа эрхгүй алан тушаалнуудаас хариуцлага тооцоолохоор мэргэжлийн хэлтийн газартаа ерөнхийлөгчдийн хэргийн газар шаардлага хүч зэрэг ийм тодорхой зохион байгуулалт арга хэмжээ аваад эргээд биелэлт үр дүнгуудад тооцож ажилласан байж байгаа. Байгаль орчин аян жуулчны сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дугаар тушаалаар ойн эколог эдийн засгийн үнэлгээг тогтоодог. Мөн байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дугаар зүйл зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн эколог эдийн засгийн үнэлгээ 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ноогдуулдаг. Хууль бус мод үлтгэлээс орчин сэргийлэх зорилгоор манай 5 сумын сум дундаа анги байдаг. Тэгээд нийтдээ нэг 37 байгаль хамгаалагч байгаа. Бүх энэ ангийн өөрийн салбарын хүрээнд ажиллаж байгаа албан агчдаа зөвлөмж хариуцлагын талаар орчин сэргийлэх талаар сургалт сурчлага хууль бус мод үлтгэл хийснээр гарч болох хохирлын хэмжээ экологид ямар сөрөг нөлөөтэй магадгүй одоо ашиглаж байгаа орлого олж байгаа ч гэсэн хэдэн жилийн дараа байгаль цагуурын нөлөөлөл уур амьсгалын өөрчлөлт нөлөөлөх боломжийн талаар хууль сурчлагыг иргэдэд аж ахуйн нэгжүүдэд аж ахуйн нэгжүүд нь мэргэжлийн байгууллагын төвшөнд ажиллах ёстой гэдэг байдлаар ийм урьдчилан сэргийлэх арга хэмжээ явуулдаг. 2018 онд үйлдэгдсэн гэмт хэрэг 2019 оны 1-р улиралд үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлүүдийн бид нар судалж үзээд сум иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд мэдээлэл хүргүүлсэн. За авах хэмжээний талаар саналаа бас хүргүүлсэн. За байгаль орчны хяналтын мандал сумын байгаль орчны хяналтын тасагт одоо прокурорын мэдээлэл хүргүүлсэн. За мөн ерөө сумын байгаль хамгаалагчд бас прокурорын мэдээлэл хүргүүлсэн. За он ангид бас гарч байгаа зөрчил ялангуяа гарал үүслийн гэрчлэгээр мод тээвэрлж байгаа. Нэг гарал үүслийн гэрчлэгээр 2 удаа зөөвөрлж байгаа зөрчлүүдийг таслан зогсоо энд хяналт тавих. За бүх одоо модон материалуудыг гарал үүслийн гэрчлэгээтэй болох юм хуулийн шаардлага тавьж гэж ажиллаж байгаа. За хамгийн сүүлд нь одоо бүх бүтээгдэхүүнд одоо гарал үүслийн гэрчлэгээтэй байх хэрэгтэй. Ялангуяа одоо суман дотор явж байгаа, эсвэл суман дотор баригдаж байгаа энэ барилга байгууламжид ашиглаж байгаа модон материалууд за гарал үүслийн гэрчлэгээтэй байх хэрэгтэй гэдэг ийм шаардлага тавьж за энэний биелэлтийг бол цагдаагийн байгууллагатай хамтран одоо хангаж ажиллаж байна.
За ийм арга хэмжээ авч ин цаашид бол одоо бас энэ хохирлыг нөхөн төлөвлөх ажиллагаан дээр прокурор бас нэлээд зөвлөгөө анхаарч байгаа. Өөрөөр хэлэх юм бол ялангуяа энэ гэмт хэрэг биш гэж зөрчлийн хуулиар арга хэмжээ авч байгаа тохиолдолд заавал хохирлуудыг нөхөн төлөвлөсөн байх, хуульд заасан үндэслэл журмын дараа хохирлыг нуглуулсан байх, тэрийн биелтийг хангуулсан байх гэсэн ийм шаардлага тавьж байгаа. За дараагийн ээлжинд нь гарч байгаа энэ шийтгэл болгон биелэгдсэн байх хэрэгтэй. Өнөөдөр зөрчлийн хуулиар ч арга хэмжээ авахулж байгаа тэрийг биелүүлэхгүй эсвэл дарагдуулдаг, эсвэл удаашруулдаг энэ зөрчлүүдийг бол бүрэн арилгаж ингэж ажиллаж байгаа. Зөвлөгөөний үеэр бичил уурхаагаар ашигт матамл олборлоготой холбоотой журмын хэрэгжилтийг нэгмөр хангуулах, шалгалтын чанар өрн төлөөг сайжруулах, хууль хяналтын байгууллагууд хамтран өргөн бүрэлдэхүүнтэй шалгалтыг хийж байх. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмтэргээс өршин сэргийлэхэд иргэд аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачлагыг өргөндүүлэх, иргэдийн хяналтын тогтолцоог бий болгох, иргэдийн оролцоо, идэвх санаачлагыг дэмжсэн урамшуулалт эргүүл, мэдээллийг төлбөртэй авах зэрэг асуудлуудыг хөндөж ярилцсан. Бидний монголчууд өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн өргөн уудам талнутаг өнөр баян хангаа өртөөлн цэлэлзэх гол мөрөнтэй хэмжээшгүй баян ард түмэн. Гэтэл бид ирээдүй хойч үедээс бичсэн газар угсан нүх ширгсэн гол мөрөн нүцгэрсэн уул үлдээх болоод байна. Яагаад гэвэл совдог шунтхан сэдэлтэр газрын хэмлэлд зөвшөөрлөг хадаж өргөн уудам газар нутгийн ухаж олон мөрнөө ширгэж оймото огтлон эзээч дахин сэрэх боломжгүй байдаг үргээд байна. Зогс. Эргэнта онгон дагшин их нутгаа үлдээхийн төлөө Монгол хүн гэдгээр амгшихын тулд ирээдүйн хойчдод урсгадах авьяатан байхын тулд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгээс урдчлан сэргийлж байгаль эрхээ хайрлан хээр нийлдэг. Хан үйлдвэргийн прокурорын газраас прокурорын байгууллагын дэвшүүлсэн зорилтын хүрээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмтэрэг зөрчлөөс өрчин сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор дүүргийн мэргэжлийн хяналтын хилтэс, Харьяа дүүргийн цагдаагийн хэлцтэй хамтран зарим аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай танилцжээ. За хан үйлдвэргийн прокурорын газраас бол Богдхан уулын Дархан заас газрын хамгаалтын захиргаа, Туул голын сав газрын хамгаалтын захиргаа, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн байгаль орчны газар гэсэн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бас уялдуулж ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байгаа. За энэ үднээсээ бид энэ өнгөрсөн оны 12 дугаар сард энэ байгууллагуудыг оролцуулсан нэгдсэн бас хэлцүүлэг зохион байгуулсан. За ард иргэдийн зүгээс бол эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, энэ эрхээ хамгаалуулах ийм эрх үүсэж байгаа учраас энэ шаардлагыг бас хуулийн хяналтын байгууллага тавьдаг. Энэ асуудлыг бид нар бас энэ намар бас шалгаж үзээд ил даргацтай ашигт малтмал хөдөлмөрлөх асуудал байж байгаа. Хайрга дайрганы үйлдвэрүүд байж байгаа. Нэлээд хэдэн бас лицензийг бол эрхийг бол цуцалсан. Өнгөрөх онд за энэ онд гээд за зарим аж ахуйн нэгжүүд бол одоо шүүгээр ороод дүүргийн засаг даргатай эвдэрлэнгээр байгуулад нэгдүгээр шатны нөхөн техник нөхөн сэргээл за хоёрдугаар шатны биологи нөхөн сэргээлтүүдийг бол хийхээр одоо ингээ гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Сайхан бид нар одоо газар дээр нь очиж нөхцөл байдалтай бас ингээ танилцаад ирсэн. За энэ дээр бас холбогдох арга хэмжээнүүдийг бас аавна гэсэн ийм бодолтой байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох карьерийн үйл ажиллагаа явуулдаг компаниудад хан үйлдвэр гэдэг цагдаагийн 2 дугаар хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлцтэй хамтран удаа дараагийн шалгалт хийсний үр дүнд нөхөн сэргээлтийн ажлыг холбогдох компаниуд эхлүүлэн хэрэгжүүлж байгаатай газар дээр нь танилцж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналаа солилцож, тодорхой ажлуудыг үе шатаагаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болох арга хэмжээ авах заалттай. Авчирны компанийн хувьд 2010-11 онуудад тодорхой хэмжээний талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулсан байдаг. 12 оны төгсгөлөөс техникийн нөхцөлөд хийж эхэлсэн байгаа. 13-14 онуудад техникийн болон биологийн нөхцөлөд явуулсан байдаг. Тухайн жилдээ бид нэр 100 сая төгрөгийн төсвийг баталж тухайн төсвөд багтсан нөхцөлөд бүрэн хийж гүйцэтгэсэн байгаа. Бидний хувьд нөхцөлөд хийсэн талбайд 5 га талбайг хашаагаар хамгаалтын зурвас босгож мөн усалгааны систем шийдэж өгсөн байгаа. За мөн 2014 оноос тухайн суурьшийн бүсэд 2 км орчим
замыг бетон гуцалтай автозам хийгдсэн байгаа. Энэ замд болохоор 7-8 компани нийлж хөрөнгө мөнгө санхүү болон техник хийд материалын тусцаа үзүүлээд энэ замыг босгож бүтээн байгуулсан байгаа. Ой хэрийн төмрийн улмаас жилд дэлхийн ой сангийн 1% устдаг гэсэн тооцоо байдаг бөгөөд ой модны нөөцийн тал хувийн сүүлийн 30 жилд устдаж үгүй болсон. Иймээс ой хэрийн төмөр нь олон улсын түвшинд яригддаг томоохон эрсдэл билээ. Манай улсын хувьд хаврын хуур ашиглалтын үед ой хэрийн төмөр гарах нь ихсдэг. Ой хэрийн төмөр тохиолдох нь хамгийн идэвхжэлтэй үе нь 4-5 дугаар сар бөгөөд энэ үед жилийн бүх төмрийн 83% нь гардаг байна. Манай хаалт дөрвийн онцгой байдлын хилцээс дүүргийн засаг дарамжийн 92 тоот захирамжийн дагуу одоо бид ногоон бүсэд одоо 3 сарын 20-наас 6 сарын 11 хүртэлх одоо хугацаанд эрүүл жижигөр ажиллуулж одоо Богдхан уулын дархан засаг газрын амуудад эрүүл жижигэр үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. За он гарснаар бид нэр хаалт дүүрэгт маань ногоон бүсэд 4 сард 2 удаагийн ойрхон ойрын төмөр бүртгэгдэж байж байна. Энэ болохоор иргэдийн самсар болгоомжгүй байдал, хайхамжгүй байдлаас болж одоо гарсан галт төмөр болж таарад байна. Ой хэрийн төмрийн гарах шалтгаанд байгаль цагуурийн нөхцөл байдлаас гадна хүний буруутай үйл ажиллагаа ихээхэн нөлөөлдөг бөгөөд манай орны газар зүйн онцлогоос шалтгаалж жилийн хур тунадасны хэмжээ бага, хаврын үйлрэлд хуур ашилт их байдаг учраас иргэдийн сонор сэрэмжгүй хайнг үйлдэл асар их хохирлыг дагуулдаг билээ. Эрүүгийн хуулийн 24-р зүйлийн 24-ийн 7 дахь заалтын дагуу ой хэрийн төмөр гарч хүний бие махбодод хүнд хохирол учирсан, хүний амнаас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорихял шийтгдэг. Ой хэрийн төмөрд санаатай тавьсан бол 2-оос 8 жил хүртэл хугацаагаар хорихял шийтгэнэ гэж заасан байдаг. 2019 он гарсаар бол тухайн нутаг дэвсгэрэлдээр ойрхон хугацаанд бол 2 удаагийн галын зөрчил гарсан. Тухайн зөрчил гаргасан гэм буруутай этгээдүүдийг бол цаг хугацаа алдалгүйгээр холбогдох тухайн зөрчилд холбогдож байж болохоор улсуудыг бол цагдаагийн байгууллагатаа шилжүүлэн ажилласан. За тэгээ 2018 онд бол дархан газрын хэмжээнд бол нийт 10 гаруй зөрчил шалган шийдвэрлсэн байдаг. Мөн дархан газрын хэмжээнд бол одоо 23 байгаль хамгаалагч, дээр нь идэвхтэн байгаль хамгаалагч нар үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа. Тухайн нөхцөл байдал маань бол тухайн Улаанбаатар хоттой залгаа сая 500 мянган иргэний хөдөлгөөнийг бол тухайн ам хариуцж байгаа байцаагч нар бол хүчрэхгүй байдаг. Энэ дээр болохоор хаан уул дүүргийн онцгой байдлын хэлц цагдаагийн байгууллага прокуророос хамтарсан үздэг шалгалтуудыг бол хийж ажиллаж байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмтэргээс үүдэн гарах, байгаль орчинд учрах хор хохирлыг тооцож баршгүй гэж хэлж болно. Жишээ татахад санаатаагаар төмөр гаргасан тохиолдолд ой бүхлээрээ шатах аюултай тул нөхөж баршгүй аюул гарч зэрлэг ховор ан амтан ургамал устж үгүй болох зэрэг хор хохирлыг тоолж баршгүй. Мөн хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсантай холбоотой хохирол гэхэд ихэвчлэн гол мөрний айсав газрыг сүйтгэх, гол горих ширгэх, ой модыг огтолж унгааж байна. Байгалийн тэнцвэртэй байдгийг хадгалахын тулд ан амтан, ургамал, мод бүгд харилцсан үйл даатаа оршиж байдаг. Байгаль хамгаалах бол зөвхөн төрийн байгууллагуудын хийх ажил биш. Байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг юм. Тиймээс иргэн бүрийг үндсэн хуулинд заасан журамт үүргээ биелүүлж байгаль дэлхийг хамгаалах их үйлсэд өөрсдийн хууль нэмрийг оруулахыг прокурорын байгууллага уриалж байна. Та прокурорын ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилах хариуцлага, ёс зүйн талаарх гомдол мэдээллэн 1819 дугаард ирүүлээрэй. Таны өгсөн мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэнэ. Монгол улсын ерөнхий прокурорын газар.